Цагдаа дотоодын цэргийн байгууллагаас 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайлан. Цагдаа дотоодын цэргийн байгууллага нь Монгол улсын үндсэн хууль, цагдаагийн албаны тухай хууль заасан үндсэн чиглэлгээ биелүүлэх зорилгоор Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого алсын хараа 2050, засгийн газрын үйл ажиллагааны 2024-өөс 2028 оны хөтөлбөр төлөвлөгөө, Монгол улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх шинэ итгэл, эрс шинэтгэл 5 жилийн үндсэн чиглэлтэй тус уялдуулан үйл ажиллагаагаа төлөвлөн 2025 онд дараах ажил арга хэмжээг хэрэгжүүллээ. Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр цагдаа дотоодын цэргийн байгууллага нь 2025 онд хамтдаа хөгжий уриалгын хүрээнд 7 зорилт дэвшүүлж, үүний хүрээнд нийт 1905 ажил арга хэмжээг 96%-тай, гүйцэтгэлийн төлөвлөгөөний 5 зорилт 81 ажил арга хэмжээг 94.1%-тай хэрэгжүүлээд байна. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газартай хамтран байгууллагын зохион байгуулалтын бүтцийг оновчтой болгох, албаагчдын ажлын бүтээмж чанарыг сайжруулах, процессын дахин инженерчлэлийн судалгаа шинжилгээ хийж, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 646 хууль тогтоомж эрх зүйн актаас 102 асуудал, 2354 эрсдлийг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх 74 санал зөвлөмж бүхий тайлан боловсруулсан. Улмаар тэдгээрийн хэрэгжилтийг хангах 11 чиглэлийн 150 ажил арга хэмжээг төлөвлөж батлууллаа. Засгийн газрын 52 дугаар тогтоолын дагуу цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөрийг боловсруулан, хууль зүйн дотоод хэргийн сайдын А-дороо 121-р тушаалаар батлуулж, харт амигтай тэмцэх газрыг алба, мөрдөн байцаах албыг мөрдөн шалгах алба, хэрэг бүртгэх албыг гэмт хэрэг зөрчил шалгах алба болгон өөрчилж, цагдаа дотоодын цэргийн байгууллагын тэргүүлэх 5 чиглэлийг тодорхойлов. Цагдаа дотоодын цэргийн байгууллагын гадаад хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, туршлага солилцох чиглэлээр 22 улстай албан ёсны 86 уулзалт цагдаагийн ерхий газрын удирдлага зохион байгуулж, Монгол улсын ерөнхийлөгчийн бүгд найрамдах Чех улсад 2025 оны 3 дугаар сарын 8-наас 15-ны өдрүүдэд хийсэн айлчлалын үеэр цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол улс, бүгд найрамдах Чех улс хоорондын хилцээрийг баталгаажуулсан. Нэгдсэн үндэсний байгууллагын энхий дэмжих ажиллагаанд оролцох цагдаагийн багт 242 албаагчийг сонгон шалгаруулж, олон улсын түвшний бэлтгэл сургалтад хамруулан, ажиллагаанд шаардлагатай 221 нэр төрлийн 23372 ширхэг техник тоног төхөөрөмжийн 31 багц худалдан авах ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Хүний нөөцийн чиглэлээр байгууллагын үнэт зүйлийг ёс зүйтэй мэрэгсэн албаагч ажилтан хэмээн тодорхойлж, хүний нөөцийн бодлогын баримтчгуудыг шинжилэн, хүний нөөцийн чадамжид суурилсан хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалт хөгжлийн хөтөлбөрийг боловсруулалтгүй болгох, мэрэгсэн чадварлаг албаагчдыг доктортой ажиллуулахад чиглэсэн албаагч төвтэй бодлогыг дунд хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Хүний нөөцийг нөхөн хангах ажлын хүрээнд цагдаа жолооч, хамгаалтын ажилтан, мэрэгжил олгох сургалтыг 9 удаа зохион байгуулж, шалгуур хангасан 1602 иргэнийг нөөцөд бүртгэн, ахлагч оронтоод 1481, дунд офицерын албан тушаалд 212 иргэнийг томиллоо. Албаагч ажилтны хууль ёсны эрх ашиг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр албаагчдын ажлын орчин нөхцөлийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах зорилгоор гадаад улсын дипломат төлөөлөгчийн 10 газрын харуулын 12 байрны барилга, дэд бүтцийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар болон холбогдох дүүргүүдтэй хамтран шинжилж ашиглалтад оруулаад байна. Монгол улсын ерөнхийлөгчийн 2024 оны 141-р зарлиг, хууль зүйн дотоод хэргийн сайдын 2024 оны А-дороо 143 дугаар тушаалын дагуу дотоодын цэргийн албаагчдын дүрмт хувцсыг шинжилэн баталж, шин загварын дүрмт хувцс, ялгах тэмдгийн хангалтыг 85.2% гүйцэтгэлтэйгээр хангасан. Техник тоног төхөөрөмжийн нөхөн хангалтын хүрээнд анги байгууллагт хэрэгцээд шаардлагатай туулах чадвар сайтай 137 автомашинаар парк шинжилэл хийж, 131 автомашинд камерын иж бүрэн систем, 49 бичлэг хадгалах төхөөрөмж суурилуулж, албаагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн 388 ширхэг 4G энгэрийн камерыг үүр гүйцэтгэхэд ашиглаж байна. Албаагчдыг орон сууцчлуулах бодлогын хүрээнд ипотекийн зээлд 47, хөнгөлөлтөө үнээр 21 албаагчийг, ахлагч хотхонд 143 ахлагч, 2 ахмад ажилтан, зайсан төслийн 320 айлын орон сууцад 180 албаагч, Орхон аймагт 13 албаагчийг хөнгөлөлтөө үнээр орон сууцчлуулах гэрээ байгуулжээ. Ховд аймагт 3 блок, 120 айлын орон сууц барих, Баянгол дүүрэгт 772.2 м2 газрыг орон сууцын зориултаагаар шийдвэрлүүлэх, Өмнө Говь аймагт 120 айлын орон сууцыг хөнгөлөлтөө үнээр бариулах зураг төсөл төсвийг батлуулан хэрэгжүүлж эхэллээ. Албаагчдын цалин урамшууллыг нэмэгдүүлэх чиглэлээр засгийн газрын 2024 оны 238 дугаар тогтоолоор албан тушаалын үндсэн цалин 6, 202 дугаар тогтоолоор цолын ангиллын нэмэгдлийг тус бүр 2%-аар нэмэгдүүлж, мэрэгжлийн зэрэгээс хамааран 5-аас 25% нэмэгдэл олгох болсон. Сургууль соён гэгэрүүлэх чиглэлээр цагдаа дотоодын цэргийн байгууллагын иргэдэд үзүүлэх үйлчлэгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор мэрэгсэн хүний нөөцийг бүрдүүлж, чадварыг бэхжүүлэх чиглэлээр албаагчдын ажлын байрны сургалтын цаг сэдвийн нэгдсэн төлөвлөгөөг баталж, нийт 4349 сургалт семинар зөвлөгөөнд давхарсан тоогоор 189360 албаагчийг оролцууллаа.
Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагч 2025 оныг ахлах офицерын жил болгон зарсантай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлах офицерын чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж, эх орон жүжиглийг төлөвшүүлэх, эргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор шинжлэх ухааны технологийн их сургуулийн механик инженер тээврийн сургуульд цагдаа дотоодын цэргийн байгууллагын нэрэмжит цэрэг эх оронч хүмүүжлийн танхимыг байгуулсан. Монгол улсад цэргийн дээд генерал цол олгож ирсний 81 жилийн Монгол генералын өдрийг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж, нэгдсэн төлөвлөгөөний дагуу ерөнхийлөгчийн ивэл дор үндэстэн дамнсан аюул занал хийлийн эсрэг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа сэдвийн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, элтгэлүүдээр эмгтгэл гарган дотоод хэргийн их сургуулийн төв санд генералуудын болон номын сан шинээр байгуулсан. Дэвшилтэд техник технологиг үйл ажиллагаанд ашиглах чиглэлээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050-ын зорилттой уялдуулан байгууллагын үйл ажиллагаанд дижитал шилжилт 2025-аас 2029 төлөвлөгөөг 5 үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж, энэ онд 67 програм хангамж, 22 төрлийн дашборд, 7 цахим хуудас, 4 аппликейшнийг нэвтрүүлв. Хүний эрхийг хамгаалах албаагчдын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Химэл оюун ухаанд суурилсан зөрчил AI, эрүү AI системийг нэвтрүүлж, мэдүүлэг авах өрөөг сэргээж өргөжүүлэн улсын хэмжээнд ашиглаж байсан 417 өрөөг 844 болгон нэмэгдүүлж, бодит цагт бичлэг хийдэг чимээгээ протокол системийг мөрдөн шалгах ажиллагаанд ашиглаж байна. Гэмтэргийн нотлохой шинжилгээний чадварыг сайжруулах зорилгоор Засгийн газрын 2024 оны 104-р тогтоолоор шүүх шинжилгээний ерөнхий газарт генетик мэдээллийн сан байгуулж, 2025 онд туссанд 34841 иргэний дээжийг бүртгэж, кибер гэмтэрхтэй тэмцэх ажлын хүрээнд тоон уул мөрийг илрүүлэх лаборатори, тоног төхөөрөмж програм хангамжийг тус шинжилсэн. Замын хөдөлгөөний хяналтыг сайжруулахад зориулсан 135 уулзвар, 41 явган гарцын 176 байршил, Химэл оюун ухаанд суурилсан 2606 AI хяналтын камер, автозамын хэвтэ тэнхлэг дагуу 29 цэгийн 70 өндрийн байршилд 360 градус хэмээн 705 ширхэг хөдөлгөөнд камерыг байрлуулсан. Эдгээр нь хурд хэмжих, дугаар таних, зөрчил илрүүлэх програмтай бөгөөд 90 сурвалжилж буй этгээд с ижигтэй тээврийн хэрэгслийг бодит цагт албаагчид руу мэдээлэл шуурхаад дамжуулж байна. Давтамжтай дуудлагыг зохицуулах смарт чип төсөл хэрэгжүүлж, дуудлагыг бүртгэгддэг 100 байршилт автомат хаалтын ухаалаг систем суйрлуулав. Хяналтад байгаа иргэдийн бүртгэлийг сайжруулахад зориулан гар утсан сар бүрийн 20-нд сануулгах масс мессеж үйлчилгээг нэвтрүүлж, бүртгэлд хамрагдах хариуцлагыг сайжруулсан. Гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй телекамержуулалтын ногоон бүс төслийг хүрээнд 21 аймаг 9 дүүргийн засаг дарганд хамгийн газрын дэргэд телекамерын хяналтын дэд төв, нийслэлд нэгдсэн удирдлагын төв байгуулж, нийт эзэмшлийн гудамж талбайн хяналтыг 8978 камераар нэмэгдүүлэн 3270 лицензтэй видео удирдлагын нэгдсэн систем, 2714 лицензтэй ухаалаг програм хангамжийг үйл ажиллагаанд нэвтрүүлж, улсын хэмжээнд 95564 камертай болсон бөгөөд үүнээс телекамерын хяналтын дэд төвүүдэд 12545, аж ахуйн нэгж байгууллагын 1258 камер болон нийт 118 сумыг тус холбож, нийт 13803 камераар хяналт тавих нөхцөлийг бүрдүүллээ. Гэмтэрэг зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, давтамжтай дуудлага мэдээллийг бууруулах урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээллийн нэгдсэн сан шинээр үүсгэж, үйл ажиллагаанд нэвтрүүлснээр мэдээлэл, зөвлөмж, шаардлагын чанар үр дүн сайжирч, хариуцлага тооцох байдал 2.2 дахин гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түтгэлзүүлэх санал хүргүүлж, шийдвэрлүүлэх ажил 6.3 дахин, төрийн албаны тухай хуулиар хариуцлага тооцоолох санал хүргүүлэх ажил 24 дахин тус өссөн байна. Тодорхой төрлийн гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх иргэд олон нийтийн хууль эрх зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр хуулиа мөр дэй, анзаар 2, амьдрал мөрий биш, хашаандаа мод тари, хүн бүр хүүхэд хамгаалагч, дансаа бүү ашиглуул, дүрмээ мөр дэй, 365 анхаар хайрлий, зэрэг мэдээлэл нөлөөллийн 19 арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, нийт 2915 мэдээлэл бэлтгэн, хэвлэл мэдээллийн байгууллага болон захим орчин түгээс нэм давхарцсан доогоор 239 сая захим хэрэглэгчдийн хандлт авч, үүнийг Монгол улсын нийт хүн амд харьцуулбал нэг иргэн 66.4 удаагийн давтамжтай хүрч, иргэдийг зөв үйлдэлд уриалж, сэтэлжүүлсэн, нийтийн дэмжлэг авсан ажил болсон. Мөн Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ онд цагдаа дотоодын цэргийн анги байгууллагаас 148869 мод тарьж, төлөвлөгөөний хэрэгжилтийг 124% буюу 28869 модоор давуулан биелүүлсэн ба иргэдийг хавар намрын цагт мод тарихыг уриалж, 2 удаагийн нөлөөллийн аяныг тус зохион байгуулсан. Тодорхой төрлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний үр дүнд насан туршийн хүнээс үлдсэн гэмтэрэг 17.3, хүүхэд хохирсон гэмтэрэг 18.2, улгаалах гэмтэрэг 8%-аар тус буурсан эерэг үзүүлэлттэй байна. Гэмтэрэг зөрчилтэй тэмцэх чиглэлээр иргэн хуулийн этгээдээс гэмтэрэг зөрчлийн шинжтэй 311310 гол мэдээлэл хүлээн авч шалгасан нь өмнөх оноос 12297 буюу 3.8%-аар буурч, үүнээс 303605 гомдол мэдээллийг шийдвэрлэжээ.
Өнгөрсөн онд нийт 47480 гэмт хэрэг бүртгэгдсэн нийслэлд 33144 буюу 3.2%, орон нутагт 14327 буюу 14.3% өсөж хэрэг бүртгэлтийн 44581 хэрэгний шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4265 буюу 10.6%, үүнээс 21484 хэрэгт эрүүгийн хэрэг үсгэж яллагдагчаар татсан нь 2543 буюу 13.4%-аар нэмэгдсэн байна. Гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 48.2%, өмнөх оноос 1.2 нэгжээр өсжээ. Цагдаагийн байгууллага 2025 онд нийт 109671 хэрэгт хэрэг бүртгэх мөрдөн шалгах ажиллагаа явуулсны 71654 буюу 65.3% шийдвэрлсэн. Мөн улсын хэмжээнд 286 удаагийн жагсаал цуглаан суулт эсэргүүцэл, 4085 удаагийн нийтийг хамарсан арга хэмжээнд нийт 3,183,979 иргэн 850 орчим тээврийн хэрэгсэлтэй зохион байгуулагдаж, цагдаа дотоодын цэргийн байгууллагаас давхардсан тоогоор 6902 тээврийн хэрэгсэлтэй 43257 албаагч, 62998 цаг ажиллаж, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр авто болон явган эргүүлийн 50431 чиглэлд давхардсан тоогоор 101850 албаагч, 987448 цаг үүрэг гүйцэтгэж, иргэдийн үндсэн хуулиар хүлээсэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг ханган, төрийн болон хувийн өмчийг халдлага дүртэх, олон нийтийн аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлт нөхцөл байдал үүсгээс урьдчилан сэргийлсэн байна. Монгол Улсын засгийн газрын 2025 оны 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд яаралтай тусламжийн дуудлага мэдээлэл хүлээн авах 101, 102, 103, 105 тусгай дугааруудыг олон улсын жишгт нийцүүлэн улсын хэмжээнд нэгдсэн 112 дугаарлалтад шилжүүлэх, мөн тэл камерын хяналтын дэд төвүүдийн үйл ажиллагаатай уялдуулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд 21 аймгийн засаг дараа нартай уулзалт зөвлөгөөн зохион байгуулж, хэрэгжилтэд шаардлагадах зардлын тооцооллыг боловсруулан 8 аймагт нэвтрүүлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийн зардлыг Монгол Улсын 2026 оны улсын төсөвт тусгуулан батлууллаа. Дотоодын цэргийн үйл ажиллагааны чиглэлээр дотоодын цэргийн байгууллагын дотоодын цэргийн штаб 5 анги 17 тусгай салбарын хүч хэрэгсэлтэйгээр хууль заасан үндсэн үүргээр гүйцэтгсэн ба дотоодын цэргийн командлагчийн тушаалаар энэ онд Эрдэнэт үйлдвэр, төрийн өмч үйлдвэрийн газрын төрөлсөн архив, Эрдэнэс таван компани нүүрс баяжуулах үйлдвэр, Загийн усны хоолой ус хангамжийн объект, таван түвш компани 3 дугаар объект, зүүн үйлдвэр зэргийг хамгаалтад авсан улсын онц чухал объектуудын аюулгүй байдлыг дүрм стандартын дагуу зохион байгуулж, тайлант хугацаанд давхарсан тоогоор нийт 2,521,573 ажилтан, 1,387,634 иргэн, 19,950 гадаадын иргэн, 764,734 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэхэд хяналт тавив. Мөн 885,114 хөдөлгөөнийг бүртгэн хэмжээ. Монгол Улсын ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс баталсан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиглэлтэй байгууллагуудын хамтран ажиллах нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд Сөргөө 2025-2 стратегийн команд штабын сургуульд террорист үйлдлийн эсрэг хаан шугар нэгдсэн дадлаг, мөн Батлан хамгаалах яамны удирдах бүрэлдэхүүний стратегийн цуглуулалт зэрэг амжилттай оролцов. Монгол Улсын анх дахь үндсэн хуулиа баталж бүх найрамдах улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар дотоодын цэргийн 816 дугаар ангийг төрийн дээд цэргийн гавьяаны Улаантүгийн одонгоор шагнасан. Ийхүү цагдаа дотоодын цэргийн байгууллага 2025 онд хуулиар хүлээсэн үүргээ нэр төртөө биелүүллээ. Цаашид 2026 онд цагдаа дотоодын цэргийн байгууллагын чиглэл бүтэц зохион байгуулалт үйл ажиллагааны давхардлыг арилгаж, хүний эрхийг хангасан, хүний нөөцийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх замаар сахилга ёс зүйтэй мэрэгшсэн албаагчийг төлөвшүүлэх. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг судалгаа, дүн шинжилгээ, иргэдийн оролцоонд тулгуурлан эрчимжүүлэх. Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах ажиллагаанд бүрэн шилжих нөхцөлийг бүрдүүлж, хиймэл оюун ухаан, дата засаглалыг хууль сахиулах ажлын салшгүй бүрэлдэхүүн болгон нэвтрүүлэх. Салбар хоорондын болон олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар хүн төвтэй, иргэдийн итгэлийг хүлээсэн, хууль сахиулах тогтвортой бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөд байна. Цагдаагийн ерөнхий газар.